энэ ихт нь болохоор миний мөрөөдөл байсан угаасаа баг бах төвөг толгонд мөрөөддөг шүү дээ. Ингээл том болоод юм дэлхийд даяар аялаж амьдардаг хүн болох юмсан гэдэг байсан. Тэгэхээр уул нь бол тийм гоё мэдээж даваа талтай. Гэхдээ нөгөө талдаа энэ бас айгүй үнэтэй амьдралын маяг. Үнэтэй гэдэг нь за мэдээ санхүү бол нэг ойлгомжтой баг. Гэхдээ бие физиологийн хувьд сэтгэл зүйн хувьд айгүй үнэтэй. Тийм. Тэгээ онгоцоор нисэн гэдэг хүмүүс гоё юм шиг боловч тэр дээр гарахаар чинь бид нар хүний биед айгүй муу хортой юмнууд айгүй их болдог. За дээрээс нь нөгөө гормон алдна. Тийм. Би одоо юу лээ энэ жил эхэлснээс хойш дэлхийг хоёр тарцсан юм шиг л нислэг маань. Тэгээд тэрний алдагдсан цагаа харуул би амьдралынхаа 10 цагийг ингээд агаарч тийм үү эсвэл зөвөр онгоцны бодолд хүлээдгийг ингээд үгүй 10 цаг биш 24 цагийг өрцсөн байсан. Бүхэл бүтэн нэг амьдралынхаа нэг өдрийг ингээд нэг явдаг юмд өрцсөн байгаа. Тэгэхээр тэр үнцгээрээ бодвол жоохон харамсалтай байж болох тийм амьдралын юм аа. Гэхдээ айгүй сонирхолтой дэлхийд даяар одоо бас өшөөл юм болж эхэлж байна. Тийм тий. Бид нэг ингээ хөдөлж амьдэрдэг, нэг газар амьдэрдэг. Надаас нэг хүмүүсийн асуудаг дандаа асуулт нь та тэгээ хаана амьдрах гэдэг суурших юм өнтер гэж дандаа асуудаг. Та Монголдоо суурших өнтер гэж. Би нэг өмнө ч ярьж байсан. Би ерөөсөө хүн гэдэг амьтан заавал өнөөгийн нийгэмд ганцхан газар амьдрах ёстой гэдэг юм байхгүй юм байна гэдэгт итгэдэг болсон. Тэгээ би тийм амьдралын маяг өөрөө үүсгэсэн. Тэгээ тэргээр амьдарч байгаа. Тийм таалагдав. Тийм. Хязгааргүй яриа подкастын дэлгэрэнгүй Climb Mongolia YouTube-с үзээрэй.